Энэ дэлхий дээр маш жижигхэн нэг 6 улс байдаг гэж байгаа. Өнөөдөр та бүхэндээ энэ 6 улсын нэг болох энэ жижигхэн бэлчээр нь том нэгэн улсын тухай ярьж өгнө. За одоо энэ гарчхан дээр гарч байгаа шиг Лихтенштейн улсаар аялсан тэмдэглэлээ ингээд эхлүүлж байгаа. За Лихтенштейн гэж манайх нэг сайн сонссон байхаа. За энэ улсын нийслэлийг Вадуз гэж байна. За одоо хотын гудамжаар ингээд ороод гараад ганц хоёр бичлэг хийснээр та бүхэндээ танилцуулъя. За мэдээж альва нэгэн одоо хот тосгодын хамгийн өндөр хамгийн гол цэг бол одоо тухайн одоо сүм дуган байрлаж байгаа хэсэг байдаг. Ерөнхийдөө та бүхэн энд аялж явахдаа сүмийн бараадад явхад ерөнхийдөө төвийн бараад жинаа л гэсэн үг. За ингээ хаашаал харна нөгөө модтой сайхан юм хөөрхөн нам хүмүүс байдаг. За энэ сүмийн хэлбэр хэмжээ бол ерөнхийдөө миний ажиглаж байгаа католик шашинтай болоо да гэж би ойлгож байгаа. За ямар ч байсан яг тийм стилийн барилга байгууламж бий. За сүм дотор ярихгүй нохоо оруулахгүй шөрмөс дуургаж чанга ярьж хөөрөхгүй гэсэн тийм байдаг. За тэгээд мэдээж ерөнхийдөө стил имиж ялгаа байхгүй. Барилга архитектурын одоо үзүүлэлтүүд бол харагдаж байна. За тэрний хөөрхөн шар байшин бол одоо яадаг гэж вэ? Лихтенштейны одоо хөгжмийн сургууль гэж манайхаар хөгжим бүжгийн коллежрах бол. За тэрний цагаан байшин бол одоо хаан засгийн газрынх нь одоо төв байр гэж байна. За хаасайгүй нэг юм хөөрхөн цэвэр ус одоо ингээд ярол бас самбай тасгарч идэг. Эндээс нь очоод амаа хийгээд уухад цангаа бол хэрэг сайхан тайлгч. Ундагаар одоо амны цангаа бол тайлагдахгүй усаар л тайлагддаг. За ингээд доошоо харахаар энэ доороос хөөрхөн ингээд бас хойж эндээс нь хоош уугаа ундаалаа тий. За энэ дээр нэг юм швейцар мөнгнүүд гарч ирж байгаа. Юун швейцар мөнгө гэхээр Лихтенштейн улсын чинь үндэсний мөнгөнд тэмдэгт нь өөрөө юм швейцарын мөнгөнд эзэгддэг юм байна. Эдийн засаг айл цэрэг арим улс төрийн хувьд бол одоо Швейцар Лихтенштейн хоёр бол үнэхээр агсан түвшинд харьцдаг. Одоо энэ харагдж байгаа тогны залгуур сантехник одоо бүх зүйлүүд нь Швейцар стандартаар байдаг гэж байгаа. За ингээд энэ одоо машин дэрэгтэй хүн бол машин дэргээ 50 эхний 1 цаг үнэ үлдсэн цаг нь тэгээд 1 франк юу гэж гэлээ ингээд нэмэгдээд явдаг та бүхэн зарлаа. За энэ одоо манайхаар бас Сүхбаатарын талбай буюу одоо төрийн ордны урдах талбай. Тэгээд саяны орсон сүмийг хажуугаас нэг харах юм бол нэг иймэрхүү маш өндөр үзэсгэлэнтэй урдуур нэм аюулгүй том тойрогтой. Тэг ерөнхийдөө юм тэмдэглэл бол үнэхээр энэ тоотл хөгжсөн сайхан газар байдаг юм байна. За тэгээ энэ бүс нутгуудад одоо ямар нэгэн дорон нисгэх янз янзын юм хийж болохгүй. Тэрний хурц шовх одоо дээвэртэй байшин бол одоо энэ Лихтенштейн улсын парламентийн буюу улсыг хуул гэж байна. За энэ нь болохоор төрийн ордон гэж байна. Тэгэхээр энэ нөгөө нэг яг ойлгох юм бол яадаг гэлээ ардчилсан парламенттай мөртлөө хаан засаглалтай гэдэг тийм одоо хоёр систем нэг дор яваад байгаа юм шиг тийм одоо ойлголтыг надад төгсөн. За тэгээд ямар ч байсан парламентаар батлуулаад цаашаа эзэгхантайгаа зөвшөлдсөн. За яг энэ авийн хэсэг одоо надад нэг тийм танил мэдрэмжийг төрсөн. Одоо хүмүүс бол мэдчихэл байгаа гэмтлийн имлгийн нэг юм шар тоосхон ийм агаажуултын суугуудтай их төстэй санагдсан болохоор бичлэг буулгав. За энэ төрийн ордны гадаах одоо иймэрхүү энэ дээр болохоор одоо хар өнгөтэй кристалл маягийн одоо маш сайн боржин ч юм уу юм чулууг аюул сайн сэлбэрлэж юм гоё одоо баг нь болгосон байгаа. Тэгээ энэ бүх зүйлүүдийг нарийн детальжилж бас уншиж судалж тэр юм бол хийсэнгүй ерөнхийдөө товчхондоо базаад явчих. За төрийн ордны урд одоо манайх нэг Улаанбаатарын саад гэдэг шиг нэг ийм хөөрхөн саад Лихтенштейны одоо төрийн ордны урд байждаг. Энд очиод ингэ сайхан сууж хахад. За бас нэг харагдсан сайхан юм нь ерөөсөө барилга байгууламжийн хашаа болгон дээр ямар учиртай барилга яадыг ийм бүх төлөвлөгөө график одоо үнэн зөв ил ингээд нээлттэй байждаг. Манайхан шиг одоо нөгөө нэг юу ч үлээ барина гэж жагаад оросоо зорчихгүй шиг. За энэ Лихтенштейны одоо үндэсний мөч гэж. Тэнийг ус дуурайд ахаар гайхаад арсан чинь нэг юм ханны ард дэшээ годгоцсон ус ингэж дээгүүр тойроо доошоо асгараад одоо тэгээ усны чимээс зүрдэнд усны харагддаг их сонир. За тэр дээр одоо Лихтенштейны одоо цайз нэрээр алтарсан юм сайхан цайз. Хамгийн доор нь ингээд Лихтенштейны одоо туризмын одоо төв гэх үү ийм их газар. Эндээс бүх мэдээлэл авч байгаа.
одоо тэгээ хаан засаглалтай парламентийн одоо шууд арчилсан тогтолцоотой гэж ярьж байгаа. Энэ одоо ийм жижиг улсууд бол их хэрэгэлдэг гэж байгаа. Тэгээ энэ барилга байгууламжийн бүх одоо гүйцэтгэлүүд бол үнэхээр төгс маш сайхан хийсэн байгаа нь харагдаж байгаа. За тэгээд Швейцарын үндэсний мөнгөнд эвсгэртийг өөрсдийнхөө төлбөрт тооцоонд ашигладаг. Тэгээ энэ сая уулан дээр байсан одоо тэр Schloss Vaduz гэдгийн одоо жижигхэн макет байгаа. Тэгээ энэ дээр үг нь бичсэн байгаа байхгүй. Энэ одоо Euro Castle руу бол орж үзэж аялж болохгүй гэж бичсэн байгаа. Энийг би бас хараагүй. Ямар ч хэсэн Castle дээр нь явж идсэн. Тэгээ орж чадаагүй гарсан шалтгаан энэ. За энэ дээр ингээд ерөнхийдөө тэмдэглийг бол үнэхээр тултал хийж өгсөн байна. Эндээс яг хэдэн километр яваа тийм байгаа, ийм байгаа гэж жоохон уншдаг, юм ойлгодог хүнд бол ерөнхийдөө төөрөх бодлох орчуулагчийн хэрэг бол юуч байхгүй байл. За тэгээд Liechtenstein гэдэг чинь эдийн засгийн маш бага татвар одоо оногдуулдаг учраас гадны том компаниуд ирж байрлаж байна те. Нэлээд нэр хүндтэй үйл ажиллагаанууд явуулдаг. За энэ одоо модон дээр нэг юм уйчаад хэд халуун үед одоо ус цацаж ингэж агаар орчныг чийгшүүлж одоо сэрүүцүүлдэг юм сайхан технологитой. За ногоон байгууламжууд бол тулчсан хаашаалгаар нь ингээд ийм ам гүм хүн тэр их биш ийм сайхан одоо урлаг одоо бүх юм ингээд явгүй таарцсан. Одоо морины хөшөөг зөв янз янзын аргаар ийм гоё стилээр бас хийж болж байгааг та харж. За нэг сонирхолтой юм энэ хогийн савнууд. Хогийн сав ерөөсөө хоёр алхаал. За энэ одоо галын одоо усны сувгуу За тэгээ байшин барилгын одоо хийцлэл энэ төр бол үнэхээр гайхалтай. За нэг ийм машин дээр эвдэрх юм бол шар машин гүйж ирээд төгчдөг. За хаасайгүй ингээд цэвэрс. За зарим газар ингээд ширээ сандал тавьчихсан өөрийнхөө барьж авж байгаа мэг уугаа сайхан амраа гэдэг ингээд тавьчихсан. Ерөөс айгүй сайхан тайван амблаг. За тэр автобусных нь хуваар энэ төр нь бол үнэхээр гоё. Тийм нэр энэ дээр буудлын тэр захиалах юм бол нэг хоног 2 хоног ялгаа байхгүй. Шууд одоо бүтэн өдрийн билет өнгө өгдөг. Одоо энэ хардаа энэ шалныхын чулуун болов эвдэрсэн юм уу, хурсан юм уу тэнгуут ингээд засаж байгаа. За энийг засаж гин гэдэг ингээд дөрвөн талд нь ингээд хамгаалтын хэрэгсэл энэ төр тавиа гэрэл төхөмхөө тавиад юмыг бол тултал сэтгэлээр хийсэн байгаа харагддаг. За ингээд хотын одоо төгжрэлж хийж яалаа энэ хот чинь одоо энэ Liechtenstein ус чи өөрөө 38500 оршин суугчтай гэж. За тэгээд ерөнхийдөө нэг уртаашаа 24 км өргөнөөрөө нэг 12 км юм сунсан. За энэ жорлоо харагдаж байна. Нийтийн жорлоо яг 1 франк 1 евро хийгээд ороо цайхан юм суллаад угааж орчоод гаравч болдог гэж. Аз бол намайг ороход ямар нэгэн мөнгө төр хураагаагүй ингээд монгол хүн байна өнгөө сайхан За гараад ирэнгүүт нь эндээ ийм сайхан одоо электрон дугуйнууд байждаг. Одоо үн мөнгөний нь асуусангүй. За тэгээ хаасаагүй ийм сайхан сандалнууд байд юм байна. Одоо хөлгөр өдөж байгаа над шиг хүн бол одоо ингээд сайхан суугаад хөвтөд явах юмсаа. Аюу сайхан. За тэгээ ногоон байгууламжийг бол хаасайгүй тултал хийсэн эрүүл агаартай нам гүмтэй тэгээ энэ бүгдийг сайхан ингэж тортоод. За хотын ерөнхий гудамж гэх юм бол нэг иймэрхүү харагдан хүн амьтан бол цөөтэй, хоол унд сайтай ерөнхийдөө юм загварлаа ийм сайхан улс байдаг. Боржин шулуун одоо газрын хавтантай. За энэ болохоор одоо юуны музей гэж байна. Одоо соёлын музей энэ гэж ашигван. За ингээд цаашаа онгод үнэт эдлийн дэлгүүр хүмүүсийг дугуунд гэж. За энэ одоо үнэтэй чулуун одоо шаал энэ төр болон хийцлэл одоо соёл одоо бүх юм бол үнэхээр гайхалтай. За ийм гоё бас хөшөө дурсгал бүх юм бас одоо тайлбартайгаа байсан. Энэ болгоныг уншаа зогсоод байвал бас цаг хөрөхгүй тэгээд хотын гэрэлтүүлэг ийм гоё цэцэрлэгжүүлэлт буюу одоо цэцгийн сонголт энэ төр бол үнэхээр бас гайхалтай. За тэгээд Liechtenstein ирсэн хүн байна да ар гэрийнхандаас бэлгэсэлтэй бол нэг иймэрхүү юм аваарай гэж бичсэн байна. За ингээд тооцохоор ингээд хөрхөн шаллаад ийм гоё юмнуудаас хийж болтой юм. Заавал бетондод байхгүй. Тэгээ харж ирсэн чинь нэг ийм онгорхойхон гүйжчээд харсан чинь нэг тал нь тогны оролттой. Тэгээд тойроод энэ юуэг өнгөийг харсан чинь усны оролттой. Өөрөөр хэлбэл ус тог хоёрыг нэг юм суугт байрлуулад шууд ингээд дээшээ гарч ирж байгаа энэ үйл ажиллагаа болдог. Тэгээ энэ ногоон автобуснууд нь эко автобуснууд гэж байгаа. Одоо жинхэнэ 100% эко автобуснууд. Тэгээ энэ дотроос чинь буудлын дээр авах юм бол үнэгүй одоо билет өгчин. За дээрэс нь энэ тентхийн одоо машины зөксөөлүүдийг хайж явах юм байхгүй. Зам дээр бүгдээ сайхан бичсэн. Ингээд байждаг.
Ерөнхийдөө тэгээ цаг бага байсан учраас нарийн шарын ингээд орж гараад өнцөг болон бүрийг нь одоо өнгөчөөд үзээд байх тийм боломж байсангүй. За ингээд тэмдэглээг бол тултал хийсэн байна. Зам болгонд одоо төгсгөлтний юм байгаа, орж болно, гарч болно энэ төр гээд үхнэр юм байгаа. За энэ болохоор одоо энэ улсынхан хааныхан их нэртэйгээ хийсэн хөшөө байна. За энэ болохоор одоо ийм тэмдэглэгээнүүдийг бол хаасайгүй тултал хийсэн. За дороо нисгэж болохгүй, дэшээ доошоо гарч болохгүй. За тэр доор зүрхний аппаратны чиглэл байна. За энэ дээр болохоор одоо энэ Лихтенштейны том цайз энэ дотор одоо хан хүү болон хааны үүднийхэн амьдардаг. За эндээс ингээ нар жаргаж байгааг харахад бол үнэхээр бас гоё сайхан харагддаг юм бэлээ. Тэгээд ямар ч байсан давчуу байгаа учраас одоо тэгээд аян зам хөгжлүүлээд ингээд уруудаад явсан байдаг юм аа. За ингээд гоё түүхэн зургатайгаа орж гараад ойрхон байж байгаараа манайхан